тгээс эхэлнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрийгээд ингээд үйл ажиллагааг жигдрүүлэх мэдээж эхний одоо нэг хагас жилийн үед бас амаргүй байсан. Манай Чикагод байгаа монголчуудын одоо онцлогоос хамаарат илүү сонирхолтой бас өөрт чинь давуу тал болсон ч юм уу тийм хэсгүүд нь юу? Миний дипломат карьерийн хугацаанд бол би хвчлэн 2 талын харилцаан дээр ажиллаж байсан байхгүй юу. За би Бээжинд эхэлсэн сайд ямд 2 удаа томилогтой ажилласан, нийт 7 жил Бээжинд ажилласан. Энэ удаагийн томилт жоохон онцлогтой байсан. Консул учраас иргэдтэйгээ илүү их ажиллах. Тэгээ хамгийн Америк олноор төвлөрсөн хүмүүжүүд ажиллах. Жишээлбэл Бээжинд чинь хятад бодоход одоо манай иргэд нөгөө ингэж одоо энэ Чикагод байгаа шиг урт хугацаанд амьдарч байгаа иргэдийн цоо цөөхөн ирж очдөг иргэдийн урсгал бол маш их. Тэгэхээр бид нэр Бээжинд ажиллаж байхад бол одоо ингээл 2 талын харилцаандаа маш их ач холбогдолж угаасаа миний хариуцсан чиглэлч тийм байсан болохоор байсан. Энд болохоор арай өөр нөгөө фокуслж тэргүүлэх чиглэл ажил маань арай өөр болж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр бас дипломат ажилтны хувьд ч гэсэн миний хувьд шинэ чиглэл бас тодорхой хэмжээний сорилтууд байсан. Дээрээс нь бас нэг онцлог нь шинэ улсад миний өмнө ажиллаж үзээгүй шинэ улсад цоошин дипломат төлөөлөгчийн газар нэгээд ингээд суурин тавиад тгээс эхэлнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрийгээд ингээд үйл ажиллагааг жигдрүүлэх мэдээж эхний одоо нэг хагас жилийн үед бас амаргүй байсан.